Сугран систер гэдэг нөгөө пэйжийг би нөгөө дүүгийнхаа нэрээр сугран бит хоёр эхлүүлсэн байдгийг. Тэгээд тэр маань болохоор 3 жилийн өмнө эхэлсэн байгаа. Тэгээд өдөр тутам болон үйл явдал тохиолдож байгаа үедээ одоо хоолыг сонирхлоор ингээ байнга хөтлөөд пэйжээ ингээд өөрийнхоороо хөгжүүлээд явсаар агаад өдий хүрээд тэндээс одоо санаа төрөөд одоо 2 дахь жилдээ энэ арга хэмжээг бол зохион байгуулж байгаа. Магадгүй одоо цаашлаад сардаа нэг удаа ч юм уу те хөөрхөн жижигхэн оффстаа 4-5 хүнтэй оффстод очиод нэг өдрийн хоолыг нь одоо хийж өгөх ч юм уу тийм уламжлал тогтоохыг бол бас хүсэж байгаа, мөрөөдөж байгаа. Энэ уур амьсгалаараа бас нөгөө хүмүүст одоо эерэг уур амьсгалыг бас түгээх бас хамгийн том бас зорилготой хоолоор дамжуулаад ясаар нэгдсэнийг мэдэгдъя. Тэгээд намрын улирал өөр маш гоё өнгөтэй тий маш гоё байдаг шүү дээ. Ер нь бусад улирлыг бодвол маш өнгөлөг байдаг. Намрын навч хоол гэж бол би арга байдаг байх гэж бодож байна. Бүх хоолнд бол миний хувьд бол одоо бүгдэнд нь яг ач холбогдол өгч цаг хугацаа зарцуулж тий бүхнээ зориул тэр нь надад одоо их кайфтай буцаад өгөх одоо урмын үгээс өсвөлээд тийм ээ. Тэр нь л одоо миний хоолыг түүхийг манд одоо бүтээж байгаа да юу юм. Миний хамгийн дуртай хоол уг нь бол гуралтай шүү дээ.